бид бүгд айгүй тийм сонирхолтой, нэг талдаа айгүй төгшүүртэй амьдарч юм шиг юм цаг хугацаанд амьдарч байна л да. Шинэ вирус гарсан, вирусээс болоод бүгдээрээ үл хариунд орсон. Өмнө нь хийж үзээгүй айгүй олон юм хийж үзчихээн. Захим талбарт манай бүх сургалт явагдчихээн. Тэгээ энийг ингээ харахаар зэрэг гарцаагүй нөхцөл байдалд ороод бид нэр зэн шинэ юмыг гарцаагүй байдлаасаа болоод зөндөө олон шинэ юмыг суралцах, шинэ нөхцөл дасан зохицох, за өөртөө ярьж сурах, тэргээл айгүй олон юмыг шинээр сурж яана л да. Тэгэхээр нөгөө байдал айгүй хүнд байгаа ч гэсэн энэ нөхцөл байдал өөрөө биднэрт дандаа шинэ боломжийг нээж идэг. Тэгээ энэ олон шинэ боломжуудыг бид нар бүгдээрээ багш нарч та бүхэн ч тэртээ дор бүрэндээ янз янзын байдлаар энэ шинэ боломжуудаас өөртөө эрэхтэй үндсэндээ зүйлийг бүтээж байгаа гэж би өөртөө боддог. Тэгэхээр нөхцөл байдал хэцүү байгаа гэдэг ингээ хямраа яваад байх юм бол юу ч бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл яг өнөөдөр бол бид нар юу сурцсан байгаа вэ гэдгээ эргээд ингээ харах юм бол үнэхээр бид бүгдээ өрсөлдөх чадварыг миний ч тэр та бүхний ч тэр өрсөлдөх чадварыг үнэхээр дэвшлүүлэх айгүй олон юм нэгэн зэрэг бид нар суралцлаа. Жишээлбэл захин айгүй олон янзын талбар байдаг гэдгийг ойлголоо. Янз янзын шинэ аппликейшнуудыг дор бүрэндээ хэрэгэлж сурж байгаа байх те. Энэ бүх юм чинь эргээд та бүхний ялангуяа санхүү эдийн засгийн сургуулийг төгсөх гэж байгаа сурж байгаа оюутнуудын маань өрсөлдөх чадвар буюу хувь хүний чинь үнцнийг үнэхээр дэвшлүүлэх айгүй чухал ийм зүйл болно гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Тэгэхээр зэрэг үссэн нөхцөл байдлаас хэдүүлээ одоо нэг сүсэн газараасаа шороо хатгадаг хүмүүс байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ үссэн нөхцөл байдлаас дор бүрэндээ шороо хатгая, шороогоо чулуу болгоё, дараа нь тэрийг алт болгоё. Тэгээ та бүхэн айц эргэлзээгүйгээр те шин тавцсан шин талбар дээр улам ихийг сурах, улам их өөрийгөө хөгжүүлэх олон боломжуудыг олж хараасай гэж багш нь хүсэж байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэр энэ цаг хугацаа бид бүгдэд айгүй сайхан олон өргөн дэлгэр боломжуудыг нээгээд тавьсан байгаа гэдгийг бити мартаарай. Тэгээд зоригтой урагшаа манайхаа